За сайн байна уу? Би урд нь гэртээ яг давхраа яаж ангилдаг вэ гэдэг талаар товчхон бичлэг хийжсэн. Харин одоо 3 айлын тэгээ нэг цөөн ажилтнтай алтан байгууллагын сүүлийн 2 сарын хугацаанд хэдийн хэмжээний давхар гаргасан бэ гэдгийг та нартай танилцуулж харуулах гэж байна. Одоо ингээд хардаа ийм их байгаа. Гэлгар удахад 2 уутай. За тэгээд пет бодол гэхэд л одоо ингээд бас 2 уутай. Нинчээ бас тал орсон байна. За ингээд HDP, PP гэдэг ингээд аз байж байгаа. За энийг би яаж ч нэг одоо би нэг бүгдний тушаах гэж байгаа учраас тушаахаас өмнө тушаах бичлэг хийх гэдэг. За гэлгар удахыг бол манаас бүгдээ дахин боловсруулж чадчих байгаа. Ерөөсө бүх төрлийнхийг нь сан ойргүй пластик центрийн 2 үйлдвэр байгаа. Энэ хадаа энэ гэлгар удахыг яаж хайх вэ гэвэл доторхын цэвэрлээс ахын хатаах хэрэгтэй. Тэгэх юм бол ерөөсөө яг хэрэгснийхаа дараах нь л ачаа цэвэрлэх хатаач юм ямар нэг өмнөх танууд ерөөсөө гарахгүй шүү. За тэгээд дээр нь шошго наацсан байдаг шүү дээ. Энэ шошгыг ингээд хайцлаад авсан байгаа. За шошготой байх хайчих юм бол нөгөө үйлдвэрийнхаа машиныг эзлэх юм уу эсвэл одоо ингээд бүтээгдэхүүн чанаргүй гарах магадaltaй учраас ингэж хаяг гэсэн. За ингээд бүх төрлийн янгаар уулуудыг бид нар дахин боловсруулж чадж байгаа учраас ол цагт зүйрлэг яг гэлгар уулынхаа эсрэг хадгалах гэсэн. Би яг үүндээ гэлгар уулны хогийн сав ч юм уу хуудсын хогийн сав тус нь янз бүрийн хогийн сав гэртээ байлгадаггүй. Зүгээр л ингээд тус нь нийлүүлж байж байгаа гэж тушаах болгоороо ялгчдаг гэсэн. Гэлгар уулын дээр нэг асуудал байдаг. Яг ийм мөнгөлөг гадаргуутай, мөнгөлөг доторгойтой буюу ийм гэлгэруудыг бол манай улсын хэмжээнд өнөөдөр дахин боловсруулж чадах байгаа. Ихэнх нь амтны гэлгэрууд байдаг, мөхөөдс юм уу чихрийн гэлгэрууд байдаг. Тэгэхээр ийм гэлгэруудтай бүтээгдэхүүн ойлгохыг худалдаж авахгүй. За хэрвээ авсан тохиолдолд яаж ч одоо нөгөө нэг ланцет буюу газар буулгах хогрогвол хаяхаас аргагүй болно гэсэн. За пет ботлын хувьд пет гэдэг нь шүү дээ тийм. Энийг бол 2017 оны 1 сараас эхлээд хятад улс бид нар бусад улсын хогийг авахгүй гэдэг ийм бүр мэдээлэл олон улсын хэмжээнд хийсэн учраас ер нь бол дэлхийн нийтээр одоо хогоо яамда гэсэн ийм асуудал төрөөдөөс манай улс гэсэн яг адилхан. Гэтэл саяхан бага хашны яамдаар болсон хог хаягдлын үндэсний форум дээр за MCS-ийн бол энэ намар бид нар хувьцаа дахин боловсруулдаг үйлдвэр оруулаад ашиглалтанд оруулж байгаа гэсэн мэдээллийг албан ёсоор хийж илээ. Тэгэхээр энийг одоо цуглуулж эхэлж байгаа гэсэн бүгднийг буцаж татчих байгаа гэсэн. Тэгэхээр та нар маань яаж хаях вэ гэвэл хамгийн гол нь энэ одоо гадар овс гэлгэруудтай байсан гэсэн үг шүү дээ тийм. Шошготой байсан гэсэн үг тэрийг авчих хэрэгтэй. За болж бол энийг ч гэсэн авчаарай. Өнгөөр нь уул нь ялах хэрэгтэй юм байлээ. Гэхдээ нийслэлээс явж байгаа тэр ангилах бодлогот бол хуванцрыг нь хуванцарт гэлгэрууданд гэл ингээд илүү амархан ангилах боломжийг иргэдэд өгөөд байгаа юм байна. Би болохоор бүр ингээд PP, TEC тус-тусны ялгадаг юм шүү дээ. За ингээд яаж харах вэ гэхээр доторхын сайхан цэвэрлэх хэрэгтэй юм болон сайхан цэвэрлэх тэгээд асаад хатаач. За асаж хатаахаа ингээд жижиглээ бай талбай бага гэсэн тийм энэ ч гэсэн адилхан. Тэгээд ингээд яг петний хэсэгт тавьчихна гэсэн үг. За энэ болохоор PP юм байлаа. Энэ болохоор нэлээд тараг удаг айл юм лээ. Тэгээд PP гэдэг нь бол сүүгийнх. Энийг бас манай ус дахин боловсруулж чадж байгаа. Энэ 2 сар гарны хугацаанд ийм их тараг уусан юм шиг байна. За тэгээд бас PP дотор энэ нөгөө нэг удаагийн савлгаанууд ордог. Энэ бас сайн чанарын хуванцар юм байгаа. Уг нь бол нэг буюу 5 чинь яг хүмүүсийн зорилгоор ашиглаж болно гэсэн тийм одоо зөвшөөрөгдсөн байдаг аахгүй. Тэгээд энийг бас манаас дахин боловсруулж чадж байгаа учраас аль болох ийм хуванцартай бүтээгдэхүүн битгий хэрэглээ. Тэгээд хэрэглэх аргагүй болсон тохиолдолд ингээд сайхан цуглуулж аваад тушааж болдгоо юм аа гэхэд одоо нийслэлээс яг нэг англи тал дээр айгүйх анхаарал хаан уул дүүрэг, баян зүрх дүүрэг гээд хорой дууд дээр бүр ингээд туршилт хийгээд яваад байгаа. Энэ бас нэлээд өргөжж байгаа учраас бид нар ч гэсэн хэдэн талаасаа дэмжиж байгаа гэн хогноосоо салахгүй бол хорт хавдар гэдэг өвчнөөс бид нар салахгүй ирээдүйн энэ аимшигтай хорцсон ийм л орчинд үлдээх гэдэг шүү дээ. Тийм учраас одоо зөвхөн төр зэсэг гэлтгүү бүгдээрээ хамтарч байгаа энэ хогноосоо салахгүй бол аюул гайхам байна. За тэгээд HDP гэдэг нь юм байдаг. Энэ хавтаа гурвалжин дотор 2 хэсэг нь тэмдэглэтэй. Тэгээд HDP гэж бичсэн ингээд зураас даваж ийм байх юм бол бас сайн чанарын хуванцар гэсэн. Энэ нь PP, энэ нь HDP гэдэг. Энэ хоёрыг бас дахин боловсруулж чадж байгаа. MOG гэдэг манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг пластикийн үйлдвэр байгаа тийм. Тэдгээр маань бас дахин боловсруулж чадж байгаа учраас ингээд нийлүүлээд би өнөөдрийн байдлаараа тушаа гэсэн. Гэхдээ нэг онцгой тууштай
3 айл тэгээд нэг алтан байгууллагаас 2 сар гаруй хугацаанд ганцхан ланц гарсан байна. Энэ бол бас нэлээд олзуурхай байгаа тийм ганцхан ланц нэг гарсан гэдэг. За тэгээд хамгийн ихний санаа зовоод нэг зүйл бол яг одоогийн байдлаар энийг манай улсын хэмжээнд дахин боловсруулж байгаа, ашиглаж байгаа томоохон тийм компани юу ч алга. Тийм болохоор манайхаас гардаг хог болоод энэ сүүний болоод арцсны Starbucks авах байхгүй. Тэгээ энийг одоо би ингээд хадгалаад байгаа. Ингээд надад ийм байна, дахиад нэг ийм хэмжээтэй байгаа. Энийг уг нь нэг одоо суулгац тарьдаг, мод тарьдаг хүмүүс ч юм уу да ямар ч үсэн чийг хадгалах зорилгоор ашигладаг гэж хэлсэн. Тэгээ надаас нэг хүн ирж аавна гэж хэлсэн учраас би одоо ингээд хадгалаад байгаа. Ямар ч үсэн ашиглах боломжтой юм шиг үлээ. Бас нэг зүйлийг хэлээ. Энэ болохоор нэг пицца дээр бид нар ч пицца иддэг ш та. Пицца эдэнгүүт цагаан хайцтай пиццаг нь авчих юм бол яалтч одоо хогруул хаягна гэсэн үг. Танаас гарах хогны хэмжээ нэмэгдээд одоо нөгөө байгаль дэлхийг хордуулахтаа хувь нэмрээ боддоор оруулах гэсэн үг. Тэгэхээр пицца авахтаа хүртэл за энийг чинь манай бас дахин боловсруулж чадах байлгүй үгүй юу? Би яаж хайх вүлээ гэдгээ би одоо тэгж боддог болсон. Тэгээд ингээ бор цаастайг нь авдаг. Бор цаастайг нь авангууд сайн цаас компанийн маань энийг дахин боловсруулаад тэгээд гой цаас болгоод эргээд биднэрт өгдөг гэсэн. Тэгээд энэ цагааныг нь болгоод яаж хайхаа мэдэхгүй ингээд авсан нэг ингээд байлгаад байна. За ингээд ерөнхийдөө дуусчих. Энэ бол гэхдээ зөвхөн манайхаас гарсан давхар гэж бүтээ ойлгоорой. 3 айлын тэг нэг цөөхөн ажилтнтай албан байгууллагаас гарсан давхарууд юм байна шүү. Эднэрийг одоо би бүгднийг тушаад энэ бичлэгээр би Гялгородын Монгол хөтөлбөрийн пэйж дээр байршуулж байна. Тийм учраас та нар маань энийг үзээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн бол бидэртэй эргээд холбогдож болно. Сүүлийн үед энэ аялал жуулчлалын компаниудаас хоггүй яаж ажиллаж болох вэ? Яаж амжилах вэ гэдэг тал дээрээс нэлээд сургалт авч байгаа учраас та нар маань энэ бичлэгийг үзээрэй. Цаашаа түгээгээрээ би хамгийн гол нь эргээд бидэртэй холбогдоод дахиад мэдээлэл авч олно шүү. За баярлалаа.